Хоосон байшин болсон хэрэг. 2 дугаар хэсэг. Лондон хотын хэрэгтний ертөнцийн Бартат намаг дундуур ямар зэрлэг гөрөөсийг агнах гэж яваагаа би мэдэхгүй байсан боловч хосгүй энэ анчны байгаа байдал нь уул хэргийн сүрхий болохыг гэрчлэх ба барлар царай нь байн хувьсаж хүүтнэр инээмсэглэхийг үзвэл цаад этгээдийн сайн юм болохгүй тэмдэг аж. Бид Бейкер стритийг хүртэл явхан гэж бодож байсан боловч Кавендишийн жижиг цэцэрлэгийн болонгаар очиж зогсбиж хооломс жолоочд тушаалаа. Манай найз тэрэгнээс буунгуудаа эргэн тойронд амтан хөнгүү байгааг лавсан маягтайгаар тал бүр тийшээ сайтар ажиглан харлаа. Тэр цэцэрлэгээс цааш үнэхээр юр бишийн байдлаар явж үлээ. Лондон хотын бүх үнцэг буланг хооломс сайн мэддэг байсан тул миний огт мэддэггүй морины хашаа сараалж том хашаануудын дундуур дамжин өчүүхэнч тэнэгэлцэхгүйгээр хурдан гихч нь алхална. Эцсийн эцэст хожирөнгөтэй хуучин байшингуудаар чигжигдсэн нарийн гудамжаар Манчестер стрит рүү гарч тэндээсээ Блантфорд стрит хүрч ирлээ. Холмс энд нэг жижигхэн завсарлуу эргэж том модон хаалгаар дамжин хэмхэрч бойсон хашаа руу ирж нэг байшингийн арын хаалгыг түлхүүр гаргаж нээлээ. Бид нэр байшинд орж дотор талаас нь цоожиллоо. Эргэн тойронд худгийн доторх шиг харанхуй байсан боловч бид хүн суудаггүй байшинд байгаа нь ил байлаа. Шалны банз хөлийн аяарч хахна. Би гараа сунгаж хуйлран урагдсан цаастай хананд хүргэлээ. Хоолмсын цэл хүйтэн болсон нарийн хуруунууд миний гарыг атгаж хаалганы дээд талд байгаа тал дагуу цонхны бүдэг гэрэл харагдтал яраад баруун тийшээ эргэж том гихчийн хоосон тасалгаанд орж ирлээ. Өрөөний гол дунд гудамжнаас нарийнхан бүдэгхэн гэрэл тусна. Үйсэн зузаан тоосоор цонх нь бүрээстэй байлаа. Бид хоёр биеэ дөнгөж харах үйс тийм харанхуй байлаа. Холмс миний мөрөн дээр гараа тавьж надад шивгэнэн. Бид нар хаа байгааг та мэдэж байна уу? Гэхдээ бид тоостой цонхоор анхааралтайгаар ажиглан хараад Бейкер стрит байхаа гэж хариуллаа. Тун зөв. Бид одоо манай хуучин байрны яг өөдөөс хараад байна. Бид юунд энд ирсэн юм бэ? Энэ гоёмсог байшинг эндээс харахад юутай сайн сан гэж. Ватсон минь. Энэ цонх руу жаахан ойртоод ирээч. Том болгоомжтой байгаараа энд байгаагаа мэдэгдэж орх үзье. За одоо манай хуучин байрны цонхыг хар. Би хуучин таньж цонх руу харж тайхсандаа аяархан боловч дуу алдаж орхилоо. Тэр цонхны буулгасан хүшиг дээр цаана сууж байгаа эрэгтэй хүний дүрс тод харагдах бөгөөд энэ нь Холмс байлаа. Би тоомгүй их гайхаж ёстой амьд Холмс миний дэргэд зогсож байгааг лавсан үзэх гэж гараа явууллаа. Тийм ээ. Холмс үнэхээр миний дэргэд зогсон. Чимээгүйхэн инээж байлаа. За ямар вэ гэж түүний асуухад гайхалтай юм гэж би дуу алдлаа. Надтай төсөөтэй байгаа үз. Холмс минь. Та өөрөө л байгаа нь тэр гэж би тангараг тавихад ч бэлэн байсан шүү. Ийм саналыг би гаргаж Гэрибэлд байдаг Оскормны уралсан юм. Тэр хүн хэдэн өдрийн турш энэ дүрсийг лаваар үйлцсэн ба бусдыг нь өнөөдөр би өөрөө арга заасан юм. Юунд үүнийг хийгээвэ? Зорилго нь. Би өөрөө тэнд байхгүй боловч намайг гэртээ байна гэж зарим нэгэн хүн бодож байгаасай гэж хүсэх үндэс байгаа юм. Гэрийг чинь харуулдаж байна гэж та үзэж байгаа юм уу? Тэгж байгаа гэж би бат итгэж байна. Хэн тэр вэ? Миний хуучин дайснууд л байхгүй юу? Ватсон минь. Удирдагч нь Рейхенбахын хүрхрээний ёроолд хэвтэж байгаа тэр эрхэм хуйвлдагчд л байхгүй юу? Миний амьд яваа гихчийг ганцхан тэд нар мэдэж байгаа болохыг бүү мартаарай. Эрт өрөө хизээ нэгэн цагт намайг гэртээ ирнэ гихчийг тэд таамаглаад миний орон гэрийг тасралтгүй мансаар л байгаа юм. Тэд нар өнөө өглөө миний буцаж ирэхийг харсан юм. Та яагаад тэгж бодож байгаа юм? Би өрөөнийхөө цонхоор харж тэдний харуулыг нь таньсан юм. Энэ бол тун зэвүүн залуу байгаа юм. Тэр хүн мэрэгжилтэн алуурчин бас ятаг хөгжим их сайн тоглодог хүн дээ. Энэ залуу надад ямар ч хамаа алгаа. Харин Паркерийг удирдах байдаг Мормортын дотны найз Кирник хүн бол зүүрлэшгүй аюултай хүн байгаа юм. Энэ хүн намайг хавцлын оройгоос чулуугаар шидсэн билээ. Тэр этгээд өнөөшин намайг авлахаар завдан буй. Харин түүнийг өөрийг нь авлах гэж байгааг сэжиглэх ч үгүй байгаа биз гэв. Би Холмсын бодлыг ойлгож эхэллээ. Холмсын алах гэж харуулдаж байгаа хүнийг
бид нар өөрийнхөө тохилог нууц газраас харуулдаж байжээ. Бид мөрдөн хөөгчдийн мөрийг мушгиж байжээ. Урнаар үлдэж хооломсын өрөөнд тавьсан дүр даллуур нь болж бид нар гөрөөч нь болох юм байна. Бид гудамжаар нааш цаашаа явах хүмүүсийг ажиглан харанхуй тасалгаанд догдоогүй зогсно. Сэр салхи хүлээсэн хүүтийн шөнийн дунд хүзүүнийхээ ороолтоор тонторн зангидж захаа босгосон хүмүүс сүлжилтсээр байлаа. Би нэг хүний барааг хэд бахин ажиглах шиг санагдлаа. Тэгээд тэнгэрийн муухайгаас нуугдж байгаа мэтэр байшингийн үүдний тэнд 2 хүн ирж зогсохыг харлаа. Би энэ тухай найздаа анхааруулах гэсэн боловч тэр маань төгшөөсөн маягийн дохио өгч гудамжийг ширтсээр л байлаа. Найз минь, байж ядан. Заримдаа хан цохин зөөлнөр дэвслэн. Үйл явдал нь түүний бодсноос өөр маягтай болж өөрийгөө хуурсан юм шиг бодогдож байгаа нь ил байлаа. Шүн дунд нэгэнт ойртож, гудамжинд амтэн хүний бараа тасарлаа. Хооломс бухимдсан маягтайгаар тасалгаа дундуур алхална. Би хооломсын өрөөний цонх руу хараад үдсэн зүйлдээ гайхсны ирэхээр хооломсын гараас шүүрч ав. Нөгөө сүдэр чинь хөдөлгөө шүү гэж би хооломст шивнэлээ. Үнэхээр нөгөө хооломс маань бидний зүг хажуугаараа биш, харин ар нуруугаараа хандсан байлаа. Өөр шигээ түргэн ухаантай биш хүнд хооломс урдийнхаа адилаар дургу хിവэрэ байсан ба 3 жилийн хугацаа түүний занг баг уурчигжээ. Хооломс игдүүдсэн маягтайгаар хэлсэн нь хөдлөлгүй яах вэ? Хүн хартал ишхэн ийм хүүхэлдээ тавьж орхиод их туршлагатай хурц хараатай хүмүүс түүнд маань хууртна гэж найдаж баймаар хүн гэж үдэ. Би өнөөдөр өрөөндөө 2 цаг хэртэй байсан юм. Энэ хугацааны дотор гудсан авгаа энэ дүрсийг 8 дахин, өөрөөр хэлбэл 15 минут болоод л нэг хөдөлгөж байгаа. Урд нь варж байгаад эргүүлж байгаа болохоор өөрийн нь сүудэр харагдахгүй байгаа. Хүүш. Хооломс сандарч амьсгаан сонсогдохгүй болж толгоогоо урагш нүглилгэн зогсно. Хооломс байр нь нэг юмд их анхаарал тавих шиг. Гудамжинд нэг ч амтан алга байв. Нөгөө 2 хүн сүудэрт зогсож байсан ч байж магадгүй. Юу ч болсон би л тэднийг хараагүй. Эргэн тойронд нам гүм хав харанхуй байлаа. Гүн харанхуун дунд хооломсын амьсгалах нь сонсогдно. Хооломс намайг өрөөний хамгийн харанхуй буланд аваачиж миний амийг гараараа дарж бүү дуугар гэсэн дохио өглөө. Түүний хуруунууд нь чижирч байлаа. Хооломсын ингэдэл сандарч байхыг би нэг ч удаа үзээгүй. Энэ үед гудамжинд мөн л хүнгүй байлаа. Гэтэл би гинт нэгэн юм дуурахыг сонслоо. Хооломсын сонорч их надаас өмнө дуулсан юм байж. Бэкер стритийн тэндээс ирж яваа асхааны жиг жоохын шажигнах нь бидний байгаа байшингийн араас ирж яваа хүний хөлийн чимээ байлаа. Нэг хүн хаалганы цоожийг тайлж дараа нь дахиад хаачихлаа. Тэгээд ямар нэгэн хүний алхах чимээ бүхэл хоосон байшингаар цуурайтлаа. Хооломс хананд наалдан гэдийгт нь би бас л түүнийг дуурайлаа. Би гар буу барин зогсно. Нээлттэй хаалганы бүдэг харанхуйд миг эрхтэй хүний бараа тодорч ирэхийг олж үзлээ. Тэр хүн секунд орчим зогсож байснаа баг зэрэг бүх хийж цонхны зүг зандалтайгаар хөдлөв. Тэр хүн бидэнд ойртож ирэхэд нь одоо л биднийг дайрах байхаа гэж би бодож байснаа энэ хүн энд хүмүүс байгааг сэжиглэх үгүй байгааг сая ухаарлаа. Бидэнд бараг шүргэх шахам өнгөрч цонхонд тулж очоод хүрээг нь хагас фут орчим сүхлөө. Цонх руу тонгоох үед нь тоостой шилний цаанаас харагдахгүй байсан гудамжны гэрэл тусаж тэр хүний их твцсэн байдагтай нүрийг гэрэх төлөв. Нүүрний натраанууд хуйларч хурц, нүд нь очмит гэлэлцэн. Энэ нь бүргэд адил шонхор хамартай, өндөр тухтай, өдгөн сарг сахалтай ахимаг насны ир байлаа. Өндөр оройтой малгайг духтуулан тавьж, пальтоныхоо товчийг тайлсны цаанаас угаалгын газарт сайн цардуулсан цамц гэлэлцэн. Эзэнхий баргар нүүр нь атраагаар дүүрэн ажээ. Тэр хүн гартаа нэгэн саваа шиг юм барьж байсан ба гитэг түүнийг шалан дээр тавихт нь төмрийн дуу гарлаа. Дараа нь хармаанаасаа нэг юм гаргаж түүнийгээ оролдож гарлаа. Пүрш буюу нааш цаашаа хөдөлдөг төмөр байрандаа ороход дуугардаг шиг чанга бөгөөд огцомхон дуу гарлаа. Хуучин маягаараа өвдөр дээрээ цамцааж зогсон ямар нэг онц болохтой юмыг бүх биеэрээ дарлаа. Удаанаар жингэнэн мисгэрэх дуу гарч улмаар чанга гихчин час хийгээд чимээгүй боллоо. Энэ бүхний эцэст нөгөө хүн маань шулуун болж гартаа байгаа зүйлийг ажиглан байгааг нь харуул. Юр бишийн бариултай нэг буу шиг юм байлаа. Энэ буу шиг юмаа нээж дотор нь нэг юм хийгээд
тас хийтэл хаалаа. Тэгээд өөрөө явган сууж дутуу нээлттэй цонхны ирмэг дээр бууныхаа амийг тавилаа. Түүний урт сахал нь бууны төмөгт хүрж нүд нь аимшигтайгаар гэлэлзэн байгааг би ажиглалаа. Бууны гол төмрийг дагуулan харахад Холмсын нөгөө хард ус харагдаж байлаа. Хэдэн секунд өнгөхийн үед амар маягтай шунгансан дуу гарч улмаар шил яйран хангинах нь сонсогдлоо. Энхэн агшинд Холмс барсын адил шаламгайлан үсэрч нуруунд нь насаад буудагчийг илгээр нь газар унахлаа. Унсан хүн хөл дээрээ харайн босож Холмсыг байдаг чадлаараа багалзуурдан авлаа. Би гүйж очиод тэр хүний тархин дундуур гар бууны бариулаар дэлсэнд тэр тархин шалан дээрээ очлоо. Би түүнийг зайдилж хамаг хүчээрээ дарахад Холмс чанга гэгч нь шүгэлдэн дуудлаа. Гүүн ирж байгаа хүмүүсийн хөлийн чимээ сонсогдлоо. Энгийн хувцастай нэг хүн 2 цагдаагийн хамтаар гол хаалгаар орж өрөөнд гүйлдэн ирлээ. "Лестрид та мөн үү?" гэж Холмс асуулаа. "Би байна." "Холмс, авгаа минь. Энэ хэргийг би оролдъё гэж шийдсэн юм. Эрхэм тантай Лондон дахин учрахад их тааламжтай байна." "Айда. Би танд нэг албан ёсны биш багахан тусалцаа үзүүлье гэж бодсон юм. 1 жилийн дотор учин олдоогүй юмны хэрэг 3 байна гэдэг чинь нэг л эвгүй юм байна шүү, Лестрид минь. Гэвч та тэр Моррисын нууцын тухай хэргийг төдийл их ер нь нэлээд амжигттай мөрддөг шүү. Бид бүгдээрээ бослоо. Баригдсан хүн 2 лут цагдаагийн хооронд амьсгаадан зогсно. Энэ үед цонхны шил хагарах чимээгээр хэрэгт дуртай олон хүмүүс гудамжинд цугарсан байлаа. Холмс цонх руу очиж түүнийг хаагаад торыг нь доош буулгалаа. Естрид авчирсан 2 ширхэг лаага асааж цагдаа нар нууц дингээ асаалаа. Би одоо сая л барьсан хүнийг сайтар ажиглан харах боломжтой боллоо. Энэ нь зориг төгөлдөр атлаа өөдгүй муу ёрийн царайт хүн юм. Түүний дух гүн ухаантны дух шиг мөртөө эрүүг нь харвал муу санаат хүний шинж бүх яач. Энэ хүн их авьяас чадвартай төрсөн болол та. Өтгөн хар хөмсгний дор байгаа хөх саарл өнгөтэй догшин ширүүн нүд, атраа болсон дух, бүргэд шинжийн монхгор мөртөө атсан хамар сэгтэн энэ хүн төрөлхийн их авьяас чадвараа муу үлэнд зориулан явсныг нь үзүүллээ. Тэрээр эргэн тойрон байгаа хүмүүсийн хэнийг ч анхаарахгүй байсан ба харин үзий ядаж гайхсан маягаар Холмсын нүрийг цоортол ширтэнэ. Та ч ястай бог. Та ч ухаантай мөртөө чадамгаа дайсан юм да гэж байн аман дотор хийхнэ. "За хорондаагвай" гэд Холмс ноцолдох үед атирч орхисон галстук ба захаа засан. Хуучин цагийн инэдмийн жүжигт дурлалт хоёрын уулзснаар хэрэг явдал төгснө гэж байдагсан. Рейхенбахын хүрхрээ дээр асаг хадны орой дээрээс халамж анхаарлаа надад үзүүж хайрснаас хойш тантай уулзах завшаа надад тохиолдоогүй шиг санагдаж байна. Хурандаа миний найзаас харцаа үл салгаж байн үлэглэхнэ. "Ээ, та ч аюултай, айхтар дайсан да." Холмсын хэлсэн нь. "Би та бүхнийг танилцуулаагүй байгаа юм байна шүү. Одоо танилцуулж орхий. Энэ бол Инитрэгт Ван эзний армид өр дагбан хааж явсан хурандаа Себастьян Моран гэгч. Том гөрөөс авлахдаа манай Ван тулсын өргөн уудам нутаг дээр энэ хүнээс давуу гөрөөж олдоогүй. Тийм чадамгаа анчин байгаа юм. Таныг асан барсны талаар 1-р суур эзэлдэг гэхэд дэндхгүй байхаа." Мань өвгөн юу ч дуугарсангүй. Холмсыг ширтсээр л байлаа. Баригдсан хүний догшноор гялалзсан байх нүд урд саарл сахал нь түүнийг бартай адил болгох шигч санагдуулна. Холмсын хэлсэн нь. "Тань шиг чадварлаг анчныг тун чамархан хууралтаар дөнгөж орхисон маань надад гайхал төрүүлж байна шүү хурандаа. Тэгэхдээ та энэ аргыг сайн мэддгээрч барахгүй. Өөрөө ч гэсэн нэг биш удаа хэрглэж байсан тэгэлгүй. Модны хужуулаас ишиг уйж, орхиод өөрөө буу барьж модны мөчөр тунд нуугдан мэхлэгдэн ирэх барыг хүлээж байсан удаа танд байхгүй гэж үдэ. Харин энэ удаа бол хоосон байшин миний мод болж та өөрөө бар нь олоо шивдэ. Таны мод руу чинь хид хідэн бар ирэх магадгүй ч гэх юм уу? Аль эсвэл энэ нь бараг байж бошгүй боловч та өөрөө алдаж орхихоо юу магад гэж өөр анчин дагуулж явсан байж ч болох гээд. Холмс байгаа хүмүүсийн зүг зааж. Энэ эрхмүүд миний дагууланчд юм. Ингэхлээр яг таг таарч байгааг нь та харж байгаа биз дээ. Хурандаа Моран тэсэж чадсангүй. Галзуу мэд хашгиран Холмс руу дайрахад лут биет цагдаа нар түүнийг барьж тогтоолоо.
Морооны царай хачин өөр болжээ. Холмс цаашаа ярьсан нь. Та надад өөрөө нэг жаахан тусалцаа үзүүлсэнийг би хүлээх ёстой юм. Таныг энэ хоосон байшин бас үнэхээр ч тохиромжтой энэ цонхыг хэрэглэнэ гэж би ердөөч бодоогүй юм. Миний танил. Лестрид түүний үнэнч туслагч нарын хүлээж байсан гудамжинд л хэрэгэ хийх юм бодсон юм. Таны энэ өчүүхэн тусалцааг оруулахгүй бол бусд нь яг л миний бодсноор боллоо да. Хурандаа Моран Лестрид рүү хандаж, намайг баривчлах хууль ёсны шалтгаан та бүхэнд байгаа эсхэн ч яах вэ? Харин ямар ч байсан энэ итлээдийн доромжлох явдлаас намайг хамгаалах ёстой. Та бүхэн намайг хуулийн нэрээр баривчиж байгаа юм бол хуульд заасан ёсоор нь надтай харилцах нь зүйтэй гэдгийг би шаардаж байна. Энэ ч бас аргагүй л зөв үг байна да гэд. Холмсгүй. Та эндээс гарахын өмнө ямар нэг юм хэлхийг хүсэж байгаасан болов? Гив. Холмс шадан дээр хөвтсөн хийгэр бууддаг бууг авч механизмыг нь наривчлан үзнэ. Уг чанартай хорвоод ганцхан бөгөөд онцлог сайхан буу юм да. Чимээгүй мөртөө аимшигт их хүчтэй ажиллана шүү. Нас барсан Морморти профессорын захиалгаар энэ бууг хийсэн Германы сохор механикч фон Герзерийг би мэддэг байсан юм. Ийм буу байна гэгчийг олон жилийн өмнө мэддэг байсан боловч гартаа барьж үзэх учрал надад тохиолдоогүй байсан билээ. Энэ бууг сумны хамтаар. Лестрид та анхаарч авч үзгийв. Холмсгүй минь. Та бидэнд бүрэн итгэж болно шүү гэж Лестрид хариуллаа. Бид бүгдээрээ хаалганы зүг хөдөрлөлөө. Гарахаас өмнө Лестридийн асуусан нь. Холмсгүй. Танд өөр асуух юм алга уу? Байхгүй. Багцгүй та энэ хүнд ямар ялт тулгах гэж байгааг мэдэх гэсэн юмсан. Ямар ялт тулгах гинэ ирхмэ? Шерлок Холмсыг алах гэсэн хэрвэл байлгүй яах вэ? Үгүй шүү Лестрид минь. Энэ хэрэгт би хутгалдах дур хүсэл огтхон чалга. Ингиж гайхамшигтайгаар баривчилсан явдал нь таны гавьяа юм. Нэрээ шүү. Би танд баяр хүргэе. Таны авьяаслаг чадамгаа ба баатар заргийн ачаар та үүнийг эцсийн эцэст барьж авсан юм. Үүнийг барьсан гинэ? Би хэнийг барьсан болж байна да Холмсгүй минь. Бүхэл цагдаагийн газар ирж байсан хүнийг барьжээ. Өнгөрсөн сарын 30-ны өдөр Парк Лейнийн 427 дугаар байшингийн 2 дугаар давхурт нээлттэй байсан цонхоор хийгэр бууддаг буунд гар бууны сум хийж Рональд Адрийг буудан алсан хурандаа Мороныг та барьсан шүү дээ. Та ийм л ялыг өөрийнхөө барьсан хүнд тулгах ёстой. За Ватсон минь. Одоо хагархай цонх нэвт салхилахаас айхгүй бол миний өрөөнд очиж янжуур татан жаахан сууцгаавал болох байна да гэлээ. Гудсан хатагтай болон Майкрофт нарын харж хандаж байсны ачаар бидний хуучин тасалгаа доторх юмнууд огтхонч өөр болсонгүй хിവэрэ байлаа. Би тасалгаа доторх нүдэнд дасаагүй байдлыг хараад гайхсан боловч хуучин танил юмнууд өөрийнхөө байранд хിവэрэ байлаа үүнд. Хүчлийн тусал дээгүүрэн туссан ширээтэй химийн болон бидний нэг авогтны дотроос олон хүн дуртайя шатаах байсан лавлах бичгүүд альбом тавьсан 50 зэрэг юм. Тасалгааг анхааралтайгаар үзэж, диаграм, хийх хөгжим, дотор нь олон ганс байдаг шургуулга. Перс гансанд нь тамхи нэрээстэй байлаа. Зэргийг бүгдийг олж үзлээ. Тасалгаанд 2 хүн байлаа. Нэг нь биднийг баяртайгаар өгтөн уулзсан гудсан авгай. Нөгөө нь энэ шөнийн явдалд онц үүрэг гүйцэтгсэн нөгөө Холмс. Дүр 2 байжаа. Энэ нь завар хийж өөртөө нь яг адилхан болгон будсан Холмсын дүр байлаа. Түүнд Холмсын хуучин нөмрөгийг нөмрүүлэн ширээн дээр тавьжээ. Ингээд холоос харахад жижигхэн амьд хүнтэй яг адилхан болжээ. Гудсан авгай та бүхэл урдчлан сэргийлэх ажлыг хийсэн бололтой шивдэ гэж Холмс асуулаа. Тэгсэн. Таны хийсэн ёсоор баримлын доогуур мүлхэж орж байгаад л хийсэн шүү. Их сайн байна. Үүнээс илүү яаж биелүүлэх вэ дээ? Сум аль руу норохыг та ажсан уу? Ажсан мэрхмэ. Толгойг нь нэвт зөхиод хананд очиж зогсон болохоор сайхан дүрийг чинь хэрэггүй болгож орхиа бах та. Би сумыг нь хевсэн дээрээс авсан юм. Энэ байна. Холмс над руу гараа сунгаж. Ватсон. Эн чинь гар бууны сум шүү дээ. Хийгээр ажилдаг буунд ийм сум хийсэн байгаа гэж хэн бодох вэ дээ? Ер нь нарийн ухаанаар бодож хийсэн мэд шүү. Гудсан авгаа минь та их тус боллоо. Танд тун их баярлалаа. За одоо Ватсон минь
Урдих айдлаар суу. Ярих юм тун их байна. Холмс ном худалдаг хүний өмсдөг хуучин хорцоо тайлж, баримлт нөмөргөөтэй байсан хулган нь саарлангөтэй нөмөргөө нөмөрч, урдийн байдаг Шерлок Холмс олов. Арслан агнадаг өвөргөн гөрөөчийн ухаан нь болж хурц хараан сулраагүй байна шүү гэж Холмс баримлт үсний цоорхоо дух руу харж хэлээд. Яг магнанийн голд онож тарих байсан болж гим нэгт зогсон байна шүү. Морон ч энэтхэгт байхдаа тэрүүн зэргийн буудагч байсан. Англид ч гэсэн түүнтэй игнэх хүн цөөхөн байхаа. Та хурандаа мороны тухай дуусна уу? Үгүй. Өнөө шөнийн хүртэл сонсоогүй. Эн чин тийм ч цоогүй хүн биш. Гэвч миний явх өдрийг хүртэл манай зууны тэрүүн ухаантны нэг болох Мормерти профессорын нэрийг та бас дуулаагүй байсныг би санаж байна. Та цаад тавир дээрээсээ хувийн түүхийн лавлахыг аваад өгөөч. Холмс зөөлөн сандал дээрээ налан сууж хайнгуут маягаар хуудсыг нэргүүлнэ. Эм үсэг дээр нэлээд зэвүүн цоглуулга хуримтлсан байна шүү. Ганцхан Мормертиг дурсахад хүрэлцээтэй. Гэтэл бас хордуулагч Морган, өөдгүй явдлаараа нэрд гарсан Мэрис юу. Церет Кроссиан гарт тэрэгний буудах дээр надад шүдэ мурал зохиулсан Мотиус. Адаг сүрд нь манай өнөөдрийн дайсан энэ байна. За үүнтэй ойр танилцалтаа. Холмс над руу номоо өгөхөд нь миний уншсан зүйл. Моран Себастьян, хурандаа. Бэлтгэрлээр халагдсан урд Бенжлорын хороонд алт хааж байсан. 1840 онд Лондонд төрсөн. Английн эгчнэр Персид сууж байсан. Вайнын одон тэмдэгт Огустус Мораны хүү. Оксфорд болон Итон зэрэг газруудад хүмүүжиж байсан Жовак. Афган Чараснап, Ширпур болон Кабулын аян дайнд оролцож байсан. 1881 онд баруун Гималан гөрөөснүүд 1885 онд Жунглэд өнгөрүүлсэн 3 сар гэдэг номуудыг тус тус бичсэн. Хаяг нь Condent Street. Хажуу талбай дээр нь Хортон хөвд Лондон хотод 2 дугаар байр эзлэнэ гэж Холмс бичсэн байлаа. Би Холмст номыг нь өгөхдөө. Энэ хүний амьдралын зам нь шудраг цэргийн амьдралын зам шиг л байх юм. Хачим да гэхэд Холмсын хариулсан нь тун зөв, тодорхой. Үеийг хүртэл шудраг хүний ёсоор явсан юм. Гайхартай тайван хүн байсан юм. Барс буудан шархтуу жархиод түүнийгээ хөөж нүхэнд нь мүлхэн орж байсан гэж одоо ч энэтрэг нотард ярьдаг юм. Тодорхой хэмжээний өндөрт хүртлээ ердийн байдгаар ургаж байгаад харин цаашаа ургахдаа ямар нэгэн хэмжээгээр хэвийн байдлаас хихтийдэг тийм мод байдлыг та мэднэ үсттэй. Ийм үзэгдэл хүмүүст ч гэсэн үзэгдэж байгааг олонтоо ажилдаж болно. Би энэ асуудлыг эргүүлэн бодож үзээд хүн нь өөрийнхөө хөгжлийнхөө явцад төвөг удамшдаг явдлыг давтдагын байна гэдэг дүгнэлт хийсэн юм. Хүн сайн юм уу муу тал руугаа гинт хилтийдэг өөрчлөлт нь түүний уг судрын хүмүүст төрж байсан санаа сэтгэлийн их догдлын нөлөөтэй холбоотой байдаг байна. Энэ ол чинь баахан хийсгэр маягтай юм. Би зөв гэж зүтгэхгүй. Хурандаа мороны тухайд гэвэл баттай үнэн зүйл нэг байна. Гадны хүмүүсийн нөлөөнд орж зөв замаасаа гажсан хүн. Түүний нэртэй холбогдсон их бодлон гараагүй боловч цаашид өөрийнхөө хороонд байж болохгүйд хүрсэн бөгөөд харин чухам юу болсныг нь би мэдэхгүй байна. Морон хадагдаад Лондонд буцаж иржээ. Энд ирээд ч гэсэн нэрээ цэвэр авч явж бас л чадсангүй. Тэгэхээр нь Мормерти профессор түүнийг эрд сураглаж олоод штабт дарагч юм уу хийлвэж нэг хэсэг байлгажээ. Мормерти түүнд их мөнгө өгч байсан юм. Мормерти профессор Мороныг гагцхүү нарийн чадвар шаардагдах. Өөрөөр хэлбэл, ерийн нэг хүн давахын аргагүй тийм хэрэгт хэрэгэлдэг байсан байна. Лаудерт суудаг Стюарт давгааг нууц өхөл дайрсныг та санаж байна уу? 1887 онд шүү дээ. Санахгүй байна уу? За тэгвэл түүнийг баривчлан авч болох үс юм мөрдгөөр тогтоогдоогүй боловч энэ нь Мороны ажил байсан гэдэг эргэлзээгүй. Мань хурандаа өөрийгөө тун сайн хатгарч чадсан учраас Мормертийн хуйлдаан бүгдээрээ илрээд байсан тэр цагтч бид түүнийг шүүхэд шилжүүлж чадаагүй юм шүү дээ. Би танад ирээд хийгэр бууддаг буунаас болгоомжлон цонхны чин сарааржийг хааж байсан тэр үдшийг та санаж байна уу? Тэр чин миний явдгийн урд өдөр шүү дээ. Тэгэхэд танд санаа дагаж байгаа биз? Сэтгэл төгснөх үз гэж бодогдож байсан шүү дээ. Гэтэл би аргагүй л тэгэх үндэстэй байсан юм. Хийгэр бууддаг энэ гайхамшигт буугч нь бүр тэр үед мэддэг байсан юм. Энэ дэлхийн хамгийн сайн буучийн нэг нь
энэ зэвсгийг эзэмшиж байгааг би бас мэдэж байсан юм. Та бид хоёрыг дараах өдөр нь Швейцар руу гарч явхад Моран Мормертийн хамтаар биднийг дагсан юм. Би хожим нь Францад байхдаа түүнийг торны цаан суулгах дажим хүлээж гэмт хэргийн мэдээг анхааралтайгаар мөрдсөөр байлаа. Тэр Лондон хотод сул байсан цагт би өөрийгөө аюулгүй байдалд байна гэж ганц ч минут бодож болохгүй байсан. Би өдөр шөнөгүй аюулын өмнө цаг ямагт аюулд тулган байх байсан. Тэр ч тэгээд намайг эрт өрөө аль нэгэн цагт алах байсан. Би яах вэ? Ердөөл мөрдөж яваад иймээ тиймээгүй буудаад арчиж болохгүй шүү дээ. Тэгвэл би өөрөө хэрэгтний суудал дээр суух болно. Шүүхийн газар бол ямар ч баталгаагүй сэжиглдгийг үндэс болгон ажиллаж чадаагүй болохоор шүүхэд мэдэгдэх явдал нь ашиггүй бөгөөд базаахгүй юм. Ийм учраас би юухан ч хийж чадахгүй байлаа. Эвт орон алинд боловч Мораныг нэг л барина гэж бат итгэн гэмт хэргийн мэдээг үзсээр байсан юм. Ингэж байтал ч Рональд Адрийн алагдсан тухай сая олж мэдсэн. Энэ ч миний тухайд сайхан хүзэр байлаа. Би ил байгаа зүйлүүдийг мэдсээр байгаад энэ нь хурандаа Мороны гараар үйлдэгдсэн хэрэг гэж яагаад бодохгүй байх вэ дээ. Моран тэр өрөө нөгөө залуутай хүзэр тоглож байсан гэж мөрдлөгөөр тогтоогдсон байлаа. Клубээс гарч Адрийг даган гитэж яваад мэлттэй цонхоор нь буутсан байна гэдэг дүгнэлтийг би хийсэн юм. Мороныг дүүжлүүрт явуулахад зөвхөн суманч гэсэн хүрэлцээтэй гэрчлэгээ байсан юм. Бекер стритэд миний эрхийг Мороны тавьсан харуулн харсан. Энэ харуул миний буцаж ирсэн тухай өөрийнхөө даргад яаралтай мэдэгдэх нь эргэлзээгүй. Миний Лондонд гівгэнт буцаж ирсэн ялдах ба өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэг хоёрын холбоог Моран харьцуулан үзэх нь гарцаагүй юм. Сүрхийч твдсэн байх. Моран намайг өөрийнхөө замаас бушуухан арилгахыг оролдох ба ингэхдээ өнөөх сүрхий хийгээр бууддаг аимшигт бууга хэрэглэн гэдгийг нь би мэдэж байсан юм л та. Ингээд би өөрийн өрөөний цонхон дээр түүний буудахад нь зориулан яриагүй сайхан бай тавиад цагдаагийн оролцоо хэрэгтэй болж магадгүй гэж урдчлан мэдгдсэн юм. Харин хаазганы доор хүмүүс байна гэж та зөв таасан шүү. Тэгчгээд ажиглан харахад маш тохиромжтой байр болж аваад харин манай өстөн дайралтынхаа ажиллагаанд тэр хоосон байшинг сонгож авна гэж санаанд ч ороогүй. За эрхэн баатсан минь. Одоо бүгд ойлгомжтой юу? Ойлголдох шигд боллоо. Харин Моран яагаад Рональд Адрийг алхад хүрсэн гэж та бодож байна? Энд хамгийн туршлагатай хүнч гэсэн алдаж болдог тааварт орж ирхэн дэр. Алсан шалтгааны тухай хүн бүр өөрийнхөө таамаглалыг зохиож болох тул таны таамаглагч гэсэн минийхээс дутуугүй зүв байж болно л доо. Тэгвэл та чинь нэг таамаглал хийж орхисон юм шивтэ. Миний бодоход баримтууд нь тайлбарлахад төвхтэй биш мэт юм. Гэрчүүдийн мэдүүлснээс үзвэл хурандаа Моран залуу Адери хоёр хамтран тоглож их мөнгө олсон байна. Моран цэвэр тоглодоггүй нь зав хэрэг. Түүний булхаач болохыг би аль язгуур мэдсэн юм. Уул хэрэг миний бодож байгаагаар бол иймэрхүү байна. Мороны задилж байгааг Адер алалд хөдрөө ажиллажээ. Адер энэ тухай хурандаатай нүүр тулгарн ярилцаж түүнийг уул клубээс сайн дураар гарч дахин хүзэр тоглохгүй гэдгээ амларж шаардсан биз. Уул шаардлагыг биелүүлэхгүй бол түүнийг олон түмний өмнө илрүүлэн гарна гэж сүрдүүлсэн байх. Адер шиг тийм подорхой, үг цөөтэй залуу өөрөөсөө олон ах. Тэгээд бас Лондон хотын дээд нийгэмжигт нэр төртэй. Тийм хүнийг тэр дор нь илрүүж клуб дотор үүмэн шууган гаргахыг шууд зүрхэлсэн гэж бодож болохгүй юм. Миний тааж байгаагаар ч ажилласан байх л да. Моран бол хүзрийн бузар тоглолтоор амьдардаг. Мэхлэх мэрэгжихтэй хүн болохоор клубээс хөөгдөн гэдэг нь бүрмсэн балрах гэсэн үг байлаа. Адер булхаач хүнтэй тарцсан тоглож олсон мөнгийг өөртөө авч чадахгүй байсан болохоор хүнд хичнээн мөнгө эргүүлж өгөх ёстойгоо бодож байхад нь Моран түүнийг бууджээ. Бичигдсэн олон тооны учир явдлыг ээж ихт зэрэг нь асуун шалгаахаас түүхшөөж өрөөгөө дотроос нь түгтсэн байх. За Ватсон, та миний таамаглалыг юу гэж бодож байна? Жинхэнэ үнэн байдлыг нь тааж гэж бодож байна. Одоогийн болох шүүхийн хурал дээр миний таамаглал нэг бол нотлогдсон биз, нэг бол буруу шаагдсан биз. За одоохондоо хорондоо Моран биднийг мөрдөхөө болж хийгээр бууддаг, өнөөх алдартай буун Скотланд Ярдын музейд чимэг болж байгаагаар цэнгэлээ хийж, харин таны үнэн зарц чинь Лондон хотын амьдралд дүүрэн байдаг өчүүхэн жижиг битүү явдлуудыг мөрдөн шинжлэх ажилд өөрийнхөө хүчийг зориулж болох байна.